За сайн байцгаана уу бүгдэнд өдрийн мэндийг хүргэе. 10 дахь өдрийн бичлэгээрээ уулзаж байна. За өнөөдөр та бүхэндээ одоо биеэсээ хэрхэн тэр хорт бодисуудыг бие гадагшлуулах тийм ээ. За энэ биеэ хэрхэн цэвэрлэх вэ гэдэг тухай ярих гэж бэлдсэн байгаа. За үүний өмнө та бүхэндээ 10 хоногийн өөрийн үр дүнгээсээ хуваалцмаар байна. За 10 хоног яг сахараа хассан. За 10 хоног бас гурил будаа төмсийг хассан байгаа. За мөн одоо 10 хоног бол транс тосыг хассан байгаа. За энэ транс тос сахар будаа төмс тэгээ чихэр чихлаад сахар тийм ээ кола ундаа эдгээрийг хасахад миний 10 хоногийн үр дүн бол 77 кг-тай эхэлсэн. За өнөөдөр бол 74 байна. За нийт 3 кг хассан байна 10 хоногийн дотор. За тэгээд биеийн эрчүүч бол одоо ингээд өдөр хоол идэсний дараа ингээд унтамхаараад орой ингээд жоохон ядруу тэгээд нойр ингээд нэг тийм сайн биш эдэр байснууд нь бол бүгдээрээ ингээд илүү сайжирсан, илүү сайхан унтаж амарч байгаа. За мөн тэ илүү унтаж амраад ирэхээр тэгээд энэ арьсан дээр бол маш их батгшилттай л да би. Тэг батга их гардаг. Тэгэд энэ байдал маань бол багассан. Би ч одоо маш тослог арьстай хүн байгаа. Тэгээ арьсны ингээд хацар ингээд улаагаад ингээд зүлцээгээд дээдэг нөгөө давхар 90 өдөр хүртэл ингээд нилээ багасж байгаа юм шиг надад өөрт санагдчихээн. Тэгээ бэлхүүсний тойрог бол бас нилээ ингээд багасж орж ирсэн байна. Тэгээ яг тэгтээ хэмжиж чадаагүй урамсалтай. За тэгэхээр ийм үр дүнтэй байна. Тэгэхээр яагаад ийм үр дүн гарч байгаа гэхээр тэрний цаана бол ерөөсөө хамгийн чухал нь одоо жингийн тухай шиг одоо нөгөө биеэс бохирдол хэр гадагшилж байна вэ? Тэ? Таны биеийн бохирдол маш сайн гадагшилж байх юм бол таны жин буун эрүүл мэнд сайжирна. Таны биеийн бохирдол гадагшилахгүй бол таны одоо жин төдийлөн сайн буухгүй мөн эрүүл мэнд төдийлөн бас сайжрахгүй. Тэгэхээр энэ биеийн бохирдол гэдэг зүйл гадагшлах бол маш чухал байж байгаа. За биеийн бохирдол бол бидрээс маш олон төрлөөр гадагшилж байдаг. За хамгийн бидэрт анзаарагддаг нь бол бидний амьсгал байгаа. За бид нар ингээд амьсгалаа гүнзгий сайхан амьсгал аваад тайван амьсгалаад тэгээд зөөлхөн удаан гаргах. За энэ хүний амьсгалаар маш олон хорт хийм бодисууд ялгараад гадагшилж байдаг. Тэгэхээр бид нар хэдий чинээ тайван гүнзгий амьсгалтай байна. Төдий чинээ таны уушиг одоо бие эргэтэн систем чинь хороо тэр хий байдлаар гадагшлуулж идэг. За хэрвээ бид нар ингээд уурлаад уурлахаар чи ингээд хүн чинь ингээд маш их амьсгаа давчтайгаад ингээд нүур ам улаагаад ирдэг шүү дээ. Тэр эдэр дээр бол маш их тийм хорт бодисыг өөрийнхөө бие дотор ингээд үүсгэж идэг. Тэгээд таны дааврын тэнцвэрүүд алдагдаад маш олон одоо тэр стрессийн гормонуудыг хүн биедээ ялгаруулж идэг. Тэгвэл хүн ингээд гүнзгий амьсгалаад уурлахаа болоод илүү нэг тийм уужуу тийм ээ тайван болоод ирэхээр тэр хорт муу бодисууд чинь амьсгалаараа дамжаад гадагшлаад эхэлдэг. За энэ бол одоо хамгийн том хүмүүсийн тэрдийг л анзаардаггүй. За тэгээд хүний хорт бодисыг гадагшлуулах юм одоо систем байж байгаа. Амьсгалаараа гадагшлуулах. За дараагийн том хорт бодисыг гадагшлуулах систем бол хүний энэ арьс. За хүний арьс гэдэг бол хамгийн том эргэтэн. Энэ махан бие дээр байгаа хамгийн том эргэтэн. Бидний бүхэл биеийг ингэж бүрхэж байж идэг. Тэгээд арьс маань өөрөө амьсгалдаг. Арьс маань өөрөө маш олон жижигхэн ингээд нүхсөв, шар үсний нүхсөвтэй байдаг. За тэгээд арьс нь бол бидрийг
энэ гадаад орчин, энэ дотоод бидний эргэтэн систем хоёрыг ингээд тусгаарлаж хамгаалж байдаг. Мөн одоо тэр хэрэгтэй зүйлүүдийг нь дотроо ингээд хамгаалаад хэрэггүй зүйлүүдээ гадагшлуулаад ингээд ийм маш том ийм систем тэр арьсан дээр өөрөө явагдчихэдэг. Тэгэд энэ арьсны доогуур ингээд тэр чигээрээ том лимфийн урсгал гээд маш том ийм одоо судлууд байна. Зөвхөн судснаас гадна, зөвхөн булчин махнаас гадна. Тэгэд энэ лимфийн урсгалууд нь бол одоо энэ хүний биеийн энэ энергийн хорт бодисуудын нийлбэрүүдийг нийлүүлж өөрөөрөө аваад тэгээ өөрөөрөө нийлүүлээд ингээ гадагшлуулдаг ийм систем байгаа. Тэгэд энэ лимфийн систем дээр ямар нэгэн бас доголдлууд ингээ үүсчихээр бид нар хичнээн ингээ булчингаа хөгжүүлээд одоо яасан байсан ч гэсэн ерөнхий эрүүл мэнд сайжирч чаддгүй. Одоо хичнээн турхаа ч юм уу те. Зөвхөн турхаа байснараа хүн эрүүл гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр хичнээн ингээ турхаа сайхан байгаад байгаа мөртлөө нэг л нэг юм тамирдуу байгаад байдаг. Тэрний цаана тэр лимфийн урсгалын систем байдаг байна. Тэгэхээр энэ лимфийн урсгалын системийг эвтэгчүүлж өгдөг зүйл бол юу байдаг вэ гэхээр за энэ юу байна? Сайхан барай хийлгэх. Гэхдээ маш зөв мэрэгжлийн одоо тэр барайчаар бариулах хэрэгтэй. Зүгээр нэг одоо ингээд хамаагүй нухаад байдаг тийм бол бариач бол бас болохгүй. За ингээд лимфийн урсгалын дагуу ингээд хөөж хүний биеийн энэ лимфийн тэр блокуудыг ингэж барайгаар ингээ гаргаад ирэхлээр хүний хорт бодис гадагшлах системүүд нь сайжраад эхэлдэг. За тэгээд ийм хаяа нэг юм сайхан барайнд орох хэрэгтэй. За ингээд арьсаараа бол бид нар маш их хорт бодисыг хэрэгжилж идэг юм байл та. Жишээ нь ингээд даавн цамц өмсгийн оронд одоо энэ юу полиэстер хувцас өмсөд байгаа. За энэ полиэстер хувцас гэдэг чинь өөрөө юу байж байгаа? Пластикаар ингээд хийцэн хувцас байхгүй. Тэгээ маш гоё харагддаг, маш гоё дизайнтай байдаг. Гэхдээ эдгээр нь бол ерөөс агаар амьсгалдаггүй. Тэгээд агаар нэвтрэхгүй ингээд хөлсийг гадагшлуулахгүй. Тэгээ бид нар нөгөө фитнес дээр, йогдоо тий ингээ гадуур тамирчны хувцснууд ихэнх нь дандаа нөгөө полиэстер нилон болчиход байна сүүлийн үед. Тэгээ энэ хувцснуудыг өмсөд бид нар тасрал хөдөлгөөн хийгээд ахлаар нөгөө нэг агаарын солилцоо нөгөө хөлс нөгөө хорт бодисын гадагшлалт тий тэгээд одоо цэвэр одоо энергийг ингээ өөртөө авах тэр арьсны бодисын солилцоо алдагдчихдаг. Тэгэд ингээд ирэхлээр бид нар хөлсөөрөө бас нөгөө хорт бодис болоод маш их эрдсээ ингээ алдаад тэгээд тэрий чи гаднаас юм агаарын солилцоо байхгүй болчихоор арьсан дээр чинь яг нөгөө хорт бодисын солилцоо хороо гадагшлуулах систем нь алдагдаад байна. Тэгэхээр энэ бид нар энэ арьсаараа дамжуулаад хороо яаж гадагшлуулах боломжтой вэ гэхээр за энэ одоо хамгийн тэр бурхны шашны одоо тэр Богдзахоо гигэний номонд бичсэн байгаагаар бол энэ түүх намтруудыг уншиж байхдаа л тэр аршаанд их ордог гэж байгаа. Одоо аршаанд ордог байсан гэж байгаа л да. Энэ халуун аршаан тий. Тэгээ тэр манай Монголд байгаа энэ сайхан байгалийн аршаанууд байна. Тэгээ аршаанд ороод гам бариад тэгээд энэ аршаанд ороод тэр шаврын имчилгээ эдрийг хийхлээр хүний биеийн тэр арьсаар дамжуулаад хорыг нь өөртөө ингэ татаж авдаг. Тэгээд байгалийн аргаар бид нар энэ хороо гадагшлуулаад тэгээд илүү тэр бодисын солилцоогоо сайжруулах юм боломжууд байдаг. Тэрийг ингээд эртний одоо хаадууд, хаттууд, мэрэгдүүд энэ гигантнүүд мэддэг байсан байна л да. Тэгэхээр одоо зөвхөн имчилгээгээр хүн ирүүлчих биш энэ хороо гадагшлуулах нь маш чухал байгаа. За ингээд бид нар за байгалийн аршаанд явах боломжгүй байгаа хүмүүс бол гэртээ сайхан баантай давстай байгалийн давстай усанд хэвтэж болж гин. За хар цай тийм ээ. Хар цайнд бас хэвтэж болж гин. Ингээд олон аргаар ингээд хэвтдэг байсан маа л да. За одоо юм детокс ургамлуудыг ингээ хүмүүс уугаад байгаатай адилхан. За юм детокс хор гадагшлуулах юм баананд хэвтэж байна. За тэгээ энэ нь бол бас дараад нь бид нар гам барих хэрэгтэй. Тэгэхгүй ингээд шууд нэмгэн нойтой хувц өмсөөл ингээд гараал хүүтэн салхин захиулаад доороосоо ингээд жиндэл даарах юм бол нөгөө нэг одоо тэр хорт бодисоо гадагшлуулаад хамаг нөхс өвчин онгооц аргисны нөгөө
нөхсгүүд онгоцсон байгаа дээр маш хурдан буцаад нөгөө салхи авах те буцаад ингээд нэм бактериуд орох ийм нөхцөл бүрдчихдэг учраас бид нар энэ халуун аршаан, байраа, энэ уламжлалт эмчилгээ, тэгээд энэ баанд хэвтрэгээрийн дараагаар бол гамаа барих хэрэгтэй. За мөн одоо энэ хорыг биеэс гадагшлуулах олон аргууд байна. Одоо тэр хөл намайг жаахан байхдаа ээж маань бол миний хөлийн ууланд ингээд сонгон ингээд наагаад тэгээд ингээд давуугаар боогод унтчихдаг байсан. За энэ сонгон нь бол бас хүний хөлний уулнаас ингээд тэр хорыг бас ингэж татдаг. Өөртөө шингээгээд тэг маргааш өглөө нь ингээд авчих жишээтэй ч юм уу те. Ингээд янз бүрийн арга хэрэгслүүд байдаг. Та бүхэн маань хор гадагшлуулах гэд уншаад үзээрэй. За мэдээж одоо хамгийн чухал нь бол бид нар бүдүүн нарийн гидсэн доторх тэр хуримтлагдсан хорыг гадагшлуулах. Өчигдрийн бичлэг дээрээ сайн тодорхой ярьсан байгаа. За тэр транстос болон энэ сахарын энэ зунгаарсан зунгагч нь таны гидсний нарийн гидсний хананд ингээ наалтчаад тэгээд тэн дотор ерөөсөө ингээд бүх өрөвслийн өвчлөлийг үүсгээд байна гэсэн тийм ээ. Тэгэхээр бид нар өтгөнөө маш сайн гадагшлуулж явах хэрэгтэй. Өглөө болгон та хүндэрж явах хэрэгтэй. Тэгээ ер нь бол идэж байгаа хоолоо хар, хоолныхоо хэмжээг хар. Тэгээд гарч байгаа өтгөнийхөө хэмжээг хар. Тэ? А хэрвээ та ингээ өдөрт 2, 3, 4 хоол идээд байгаа мөртлөө тэ нэг жоохон гараад эсвэл өтгөж бүр ингээд 2 хоноод 1 гардаг, 3 хоноод 1 гардаг хатдаг хүмүүс байна. Бүр 7 хоноод 1 гардаг. Энүүний чинь цаана юу байна вэ гэхээр бүдүүн гидсний нөгөө хорт хавдар болох суур гэдэг юм чинь тэнд явагдчихийдэг. Тэгэхээр бид нар өтгөнөө маш сайн гадагшлуулж байгаагаа өглөө болгон харах хэрэгтэй. Энэ бол ерөөсөө тийм муухай сэдв биш. Энэ бол амьдралын, байгалийн, хүн болгоны өдөр тутмын хэв маяг. Тэгэхээр энээс паа яасан муухай өтгөн шингэн баас ярьдаг юм бэ гэж болохгүй. Бид нар өөрийнхөө биеэс гадагшилж байгаа, амар орж байгаа зүйлээ хар буцаад одоо тэр бие эртнээс чинь гарч байгаа зүйлээ хям. Тэгэж чадах юм бол хэрвээ таны өтгөн сайн гадагшлаад эхлэх юм бол таны бие чинь бас тэр бүдүүн нарийн гидснийхаа бохирдлыг гадагшлуулаад ирэхээр хүссэн хүсээгүй жим буун, хүссэн хүсээгүй та ирүүл чинь, хүссэн хүсээгүй таны эд эс чинь нөхөн сэргэн. Тэгэхээр хамгийн гол нь бид нар энэ бохирдлоо сайн гадагшлуулах хэрэгтэй байна. За мөн одоо бохирдол бол өтгөнөөс гадна одоо тэр шингэнээр гадагшилж байгаа. За тэгээд хамгийн ихний 2 дугаар бичлэг дээр би та бүхэнтэйгээ хуваалцсан байгаа тийм ээ. Өглөөний өвлөн шээснийхаа өнгийг харж явах хэрэгтэй гэд. За тэгэхээр бид нар шингэн ус сайн уух хэрэгтэй. Усаа ингээд уухын оронд ингээд ямар нэгэн тийм амт оруулагчтай юм гой өнгө будагчтай ийм зүйл уугаад ахлаараа эн чинь хүний биед яг тэр шингэн нөхөж чаддггүй, яг тэр одоо шингэн хэрэгцээг хангаж чаддгүй, бас тэгээ шингэнээрээ дамжуулаад бохирдлоо гаргаж чадахгүй биед чинь ингээ үлдчихэд идэг тэр химийн найрлагууд, өнгө будагчуд нь. Тийм учраас бид нар яг л сайхан цэврээр нь усаа уух хэрэгтэй. Бид нар одоо тэр гэртээ байгаа цэцгээ услахтаа бид нар ус тэгээд тэр шим тижэл бордоо хийдэг тийм ээ. Хэрвээ бид нар цэцэг рүүгээ ингээ коло тэр элдвийн хүн будагчтай тэр жимсний шүүс ингээ хийгээд даах юм бол тэр цэцэг маань урахгүй цэцэг үхэн. Тийм учраас бидний бие яг адилхан. Бид нар биелүүгээ тийм зүйл хийгээд авах юм бол бидний тэр эд эсүүд тэр нарийн бүдүүн гидсэн доторх чинь нэм бактериуд ингээд өрөвсөд тэ ингээд өвчлөөд үхээд тэр ашигтай бактериуд нь үхээд муу бактериуд нь үржээд ингээд биднийг улам өвчлүүлээд байгаад тийм байна. Тэгэхээр бид бүхэн биеэсээ хорт бодисуудаа маш сайн гадагшлуулж явах хэрэгтэй. Тэгээд энэнд бол бид нар хамгийн чухлууд нь одоо базаад хэлэхэд амьсгалаараа бид нар хорт бодисуудаа гадагшлуулж байдгийм байна. Арьсаараа бид нар хорт бодисуудаа гадагшлуулж байдгийм байна. Бид нар өтгөнөөрөө хорт бодисаа гадагшлуулж байдгийм байна. Бид нар энэ шингэнээрээ шээсээрээ хорт бодисуудаа гадагшлуулж байдгийм байна. Тэгэхээр эдгээр хорт
Тэгээ мөн лимфийн урсгал гэж ярьсан тийм ээ. Энэ дотоод энэ лимф судал энэ эдгээрээр бид нар одоо энэ хорт бодисуудаа бүгдийг ингээ гадагшлуулж байдаг юм байна. Тэгэхээр та бүхэн маань эдгээр системүүд маань бүрэн гүйцэд ажиллаж гинөө гэдгээ өөр дээрээ шалгаж үзээрэй. Тэгээд хэрвээ таны амьсгал их богино, дээрээс нь тамхи татдаг бол таны амьсгалын одоо хорт хорт бодисоо гадагшлуулах систем алдагдсан байгаа. За та мөн одоо хэрэг өтгөн чинь хатаж байгаа бол таны одоо тэр өтгөнөөрөө хорт бодисоо гадагшлуулах систем чинь алдагдчихсан байна. Хэрвээ таны шээс чинь одоо тийм жоохон үнэртэй, өтгөн, өнгө ихтэй тэгээд ингээ та огт ус уухгүй ингээ элдвийн цай, жимс, ундаа, жуус уугаад байгаа бол таны шингэнээрээ хорт бодисоо гадагшлуулах систем чинь алдагдсан байна. За тэгээд тэр лимфийн урсгал те энэ барай өөрөө ингээд үе мөчийн хүзүү хуян муян энэ чинь хөвшөөд ингээд энэ тэнд чинь нэг юм бундгуур болтоо өвчин их бие чи ороод байгаа бол за ингээд энэ лимфийн урсгалууд чинь бас алдагдчихсан байна. За мөн арсан дээр чи маш их батгшилт, өрөвсөл, харшил энэ бүхний чи ард энэ бие чинь бохирдол байж идэг. Тэгэхээр арсан дээр чинь ямар нэгэн одоо юм хүндрэлүүд үүсэж байгаа болвол арсны чинь тэр хороо гадагшлуулах одоо систем нь бас алдагдсан байна гэсэн. Тэгэхээр бид бүхэн энэ хороо гадагшлуулах системүүдээ тэнцвэржүүлж, сэргээж авч иж дараа нь бид нар эрүүл байх тухай ярина. За тэгэхээр бид нар бүгдээр энэ биеэсээ хороо сайн хамтдаа гадагшлуулцгаая. За маргааш одоо дараагийн эхний 10 хоног дээр бол би ерөнхийн энэ шинжлэх ухааны үндэслэлтэй хоол зүйчнэрийн мэдээллүүдийг та бүхэндээ хүргэсэн байгаа. За дараагийн 10 хоног дээр бол би бас өөрөө идэж байгаа өдрийн хоол, хүнс, тэрнийхээ орц найрлагуудыг та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодсон байгаа. Тийм учраас та нар маань одоо биенээсээ хороо гадагшлуулах дээр илүү их анхаараарай. За бүгдд нь амжилт хүсье. Баяртай.